Сайн байцгаана үзэгчдээ Монголын үндэсний олон нийтийн телевиз MNB спорт цугаас спортын онцлог зочин нэвтрүүлгээ даахынд хүргэж байна. За энэ 7 хоногт бид нэвтрүүлэгтээ спортын мастер Хилчин клубын засгалжуулагч Дэлгэрмээ Огшийг урьж ирүүлж ярилцах гэж байна. Танд ирсэнд баярлалаа. За баярлалаа. За бидний хувьд бол бас спортын онцлог зочин нэвтрүүлэгтээ цаг үеийн бас өндөр амжилт үзүүлж байгаа тамирчид, засгалжуулагчид спортын зүтгэлтнүүдэд урьж оролцуулдаг. За таны хувьд бол бас яахахгүй энэ цаг үед маш сайн амжилтыг багийнхаа доктыг удирдах гаргаж байна. За өнгөрсөн 7 хоногт залуучуудын улсын аваргын тэмцээнд мөнгөн медаль хүртлээ. За тэгээ сүүлийн одоо нэг 2 сар хүрэхгүй хугацаанд дотор улсын аварга шалгуулах 4 насны ангиллын тэмцээнд одоо дөрвөлөнд нь аваргын төлөө гарч 2 мөнгө, 2 алтан медалийг хүртсэн сайхан амжилт гаргалаа. Баяр хүргэе танд. Нөө баярлалаа. За Хилчин клубын амжилт бол одоо ингээд энэ жил маш сайн байна. Тэгээд Хилчин спорт клуб ер нь хизээ үүссэн бэ? Ер нь Хилчин спорт клуб гэж байгаа. Тэгээд волейболын багта хизэнээс болоо гэж үзэгчдэд бас энэ талаар та юун төрөнд мэдээлэхгүй юу? Анх одоо сургууль төгсөөд 2001 онд хил хамгаалах ерөнхий газар гэж том байгууллагын ахлагч энгийнээр ороод 2001 онд ахлагч цол зүгэл зал зохион байгуулагчаар ажиллаж байсан. Тэгэхээр 2007 онд одоо манай баригдын генерал Хавгсрын эзэн тухайн үед хурандаа цолтой 2007 онд 0253 дугаар ангийн захирагчаар ирээд би тэр 0253 дугаар ангийн захирагч ангид бол нөгөө зал зохион байгуулагчийн орон тоон дээр зал зохион байгуулагч хийдэг байлаа. Тэгээд ирээд ийм боловсон өвчөө одоо ингэж заал манж ингэж болохгүй. Гадуур дотор явж ингэж хүүхч суухад цуглуулж бэлтгэл секс дугуйлын хичээлүүлгээл. Тэгэл 2007 оноос хойш л хичээлүүлж эхэлсэндээ суурь нь ер нь тэгжил анх үүссэн. Тэгэл тэргээл явснаасаа хойш 2007 оноос хойш өдөө хүртэл багш хүн одоо төлөвлөгөө гаргаад нэг 15-аас 20 жилийн хугацааны төлөвлөгөөнийхөө дагуу л явж байна. Ямар ч байсан одоо хүүхдүүдээ бага бах үед нь бол том нөгөө лидер тамирчид олон улсын хэмжээний мастер наран туяа хэрлэнгүүтээ найзуудтайгаа нийлж Хилчин хил хамгаалах ерөнхий газрынхаа нэрийн өмнөөс насан туршидын улсын аваргын алтан мөнгөн медалуудыг авдаг байлаа. Тэгээд 17 оноос хойш өөрийн хүүхдүүд орж одоо насан туршидын улсын аварт яг үндсэн багаараа ордог болж байна. Тэгээд тэр 17 оны хооронд хугацаанд бол өсвөр эдвэрчүүдийнхээ одоо секс дугуйлын хичээл нь өсвөр эдвэрчүүдэд ордог болно. Тэгэл төлөвлөгөө журмын дагуу явж байгаа та. Тэгээд энэ жил бол урга заримтай сайхан жил байна. Сайхан жил байна. Тэмцээний гараа бол ерөнхийдөө насан туршидын улсын аваргын тэмцээнээс эхэлсэн. Насан туршидын улсын аварга шалгаруулах тэмцээнд таасаа хэллээ. Олон улсын хэмжээний мастер наран туяа хэрлэнгээ туршлагатай тамирчидаа октоодоо оруулж ингээд зүйл сургадаг байсан, тэмцээнд амжилт гаргадаг байсан. Таны хувьд бол 14 жилийн хугацаанд одоо 10 удаа оролцохдоо 5 алт 4 мөнгөний хүрэл медаль авч ирсэн байлээ тий. Тэгээ энэ жил 4 дахь мөнгөн медаль авсан. Тэгээд баг бол бас тэмцээний нэг онцлог нь лигийн тамирчин нэг гэсэн учраас бас яг бүтэн багаараа орж удаагүй. Тэгээд их гой тэмцээн болсон тий. Их гой тэмцээн болсон. Тэгээд бас дээрээс нэмээ нөгөө нэг доод наснаас нөгөө хүүхэд оруулаагүй учраас манайх бас ерөнхийдөө жоохон нам хагас дутуу дулмигхан оролцсон. Тэгээд мөнгөн медаль авсан. Аны нэрийг бол бас туршлагын бол хүүхдлийн болохоор бас гүцэхгүй лээ. Ард алхах нам хагас хурдын товтлогоон дээр нь бол тэгээд бас арай л нэг чурдаад л. Аваргын төлөө тоглоход эрчин багт хожигдж ирсэн. Эрчин багийг гэхдээ хэсгийн тоглолтонд бүр 3 төгрөг хожигдсан. Уулын тэгсэн. Тэгээд тэр дараагийнхаа энэ нөгөө хүүхдлийн болохоор уг нь бол их хэсгийн тоглолтын дээр тоглохоор хард алхаад ч юм уу хагас юу яж байгааг энэ дээр бүр нөгөө хаалгүйгээр өсрэлгүйгээр хамгаалч хий гэж яриад тэгээд яах гэдэг ингэвд болж байгаа байхгүй. Тэгээд дараагийн юм дээр яг пенал дээр бас нэг яг тэгж тоглож чадаагүй. За таны хувьд тэр тэмцээн дээр бол багийн бэлтгэл их сайн байгаа нь харагцсан. Тэгээд волейболын холбоо он гарснаас хойш тэмцээн уралдаан зохион байгуулаагүй байжгаад 9 сараас эхлээд ерөөхдөө тэмцээнүүд эхэлсэн тий. Тэр хугацаанд тамирчдынхаа бэлтгэлийг хэрхэн барьж иваа? 3 сараас хойш корона гэл хааснаас хойш ээж аавуудтайгаа ярьж хөөрөөд тэгэл ерөн дандаа гадуур юуны цэцэрлэгт хүрээлэн тэгэл гурвалжингийн гүүр мөрөн дээр дандаа бэлтгэл сайн хийж ийсэн л ач хавьяагаар саяын сүүлийн улсын чанартай тэмцээнүүдэд 2 алт 2 мөнгөн медаль авлаа. Тэгээд бэлтгэд ер нь бол багш хүн дасгалжуулагч хүний хувьд бол тэмцээн болсон ч болоогүй ч би энэ жил хичнээн тэмцээн болохгүй байсан ч л би байнгын бэлтгэлтэй байна. Байлгах ёстой. Ерөөсөө л багш хүний үүрэг тэр. Тий, ажил дээр. Дээрээс нэмээд би байнгын бэлтгэл дасан цогцсон хүүхдүүдээ байнгын бэлтгэлтэй байхгүй тухайн хүүхдүүд харгалдаг, зүрх судас янз бүрийн системийн гажигдал үүсдэг. Тийм учраас байнгын л байлгахыг зорддог. За ганцхан тэмцээнд зорж бол би бэлтгэл хийлэгдэггүй. Гол юм нь ерөөсөө хүүхдүүдийнхээ цаашдаа явах өсөх ирээдүйтэй тамирчдыг өшөө илүү лиг рүү өшөө илүү чанаржуулчихсан. Тухайн хэмжээ хүүхд байвал нэг байгуулагч байсан л нэг голөгдөхгүй тамирчин болгочихсан. Хүн болгоныг энэ чадахгүй гэдгээс ер нь чадуулахын тулд зүтгэдэг дээ. Тэгэл
хүн болгоныг дээшээ явахын явуулаад доошоогоо тоглох хүүхдүүд хүн харилцаа адилгүй байдгийг шүү дээ. Тэгээд багш хүний үүргэл тэр. Хүн харилцаа адилгүй гэдэг үг надад их сонирхол татлаа л да. Хэдэн хүүхэд та хэдэн одоо насны хэдэн хүүхэдтэй ажиллаж байна? За одоо ч минийх анхан шат гэж байна. Минигийн бас байна, өсвөр байна, өсвөр дотроо бас 2 янз байна. Өсвөр удаан явцсан хүүхэд байна. Дөнгөж хичээлээд 1-2 жил болж байгаа өсвөрийн насны хүүхэд байна. Эдэрчүүд байна, залуучууд байна. Тэгэл оюутан лигийн баг гэл байна. Тэгээ хүний нөгөө нэг амьдрал юм болохоор зарим хүүхдүүд одоо нөгөө хүнтэй суугаад яажхын, зарим хүүхдүүд гачаад очоо явчихын. Тэгэл тэр болгонд охтуудынхаа цааших амьдралыг нь бодоод тэгэл явах нь яваад үлдэх нь үлдээл дороосоо ороод манай клуб ерөөсө ганц онцлог нь бол дандаа нөгөө нэг дороосоо дээшигээ өсөж ордог. Саяын тэмцээн дээр ч гэсэн чи харсан байх. Лигийн одоо ер нь лигийн Некура гэж одоо лигийн багтай тоглоход бол бас л нөгөө насны ялгаа гэдэг юм, дуршлаг гэдэг юм их харагдаж байгаа. Сая би бас нэг ядахтаа нэг 5 баар гарчих болоо гэсэн 3-0-оор явчихлаа. Тий, ерөөсөө яг таны хэлдэг үнэлдэ өнгөрсөн жилийн дээд лигт төрүүлсэн багаас танаа багаас орж тоглосон Ундрмаа Сосор Бүрм 2-оос бус бүх тоглогчид саяын залуучуудын улсын аврах шалгаруулах тэмцээнд Инагураас тоглолоо шүү дээ. Тий, тэгэхээр одоо туршлагатай тоглогчид нь ороод ирэхээр лигийн тэмцээнд бол энэ 2 багийн тоглолт бол бүр л илүү гой сонирхолтой болохоор харагдаж илээ. За, эдэрчүүдийн улсын аврах шалгаруулах тэмцээн насан туршидтын дараа болсон. За, эдэрчүүдийн улсын аврах шалгаруулах тэмцээнд бол бас танаа насны танаа багийн хүүхдүүдээс нэлээд хүүхдүүд ер нь дараа жилээс ингээд орох боломжгүй нас нь хүрчих гээдсэн тий. Тэгээд бас сүүлийн жилээс учраас нэлээд том зорилготой орсон байхаа гэж харсан. Тэгээ аврагч болж чадсан тий. 10 урд жилийн ховдод болсон улсын аврагаас хүрэл медаль авсан. Уулын тэн дээр их том зорилготой очсон. Тэгээ хүрэл медаль аваад байсан. Энэ жил бол одоо ер нь л их авраг болно. Тэгээ ер нь бол одоо нэг өсвөрийн улсын аврагаас эдгээр чинь бас 18 онд алт авсан шүү дээ. 17 онд ганц хожигдолгүй явж байгаад хожигдоод мултраа тэгээд 18 онд алт авсан. 19 онд эдгэрчүүдтэй хүрэл аваад 20 онд алт авж байгаа. Тэг баяртай байгаа. Тэгээд энэ жил саяын тэр нөгөө өсвөрийн улсын авраг дээр зооны тоглолтын дээр цахамтай тоглосон тоглолт маш их хариуцлагатай, маш их өндөр тоглолт. Ер нь алтын төлөө тоглолтыг бол би тэнд гарчлаа л гэж харсан шүү. Түрүү хойлоо нөө эрчимд хэсэгтээ хожичоод аврагын төлөө хожигдсон гэж ярьж байсан. Эдэрчүүд төр болохоор тэнүү оогоод хэсэгтээ хожигдоод аврагын төлөө болохоор тэнүү оогоод дахиад дараа хойцсон тий. Хүүхэд гэдэг юм ерөөсөө дийл нэг тийм нэг хожихороо сэтгэл нь амарч тийм үү. Дараагийнх дээр яадаг. Тэгээ нэг хожигдчихороо дараагийнх дээр бас хожиндоо гэдэг. Тийм хожиндоо гэдэг нэг хоршаарч байд юм уу. Дээрээс нэмээ нөгөө багшаас нэг жоохон жавти өртцсэндээ бол тийм үү. Бас нэг арай нэг сэтгэл зүйн хувьд нэг тийм хүүхд юм болохоор докторгүй. Томчуудтай ч одоо олон улсын хэмжээний маструудтай тоглож явахт чинь ямар ч тийм байхгүй. Өстой нөгөө нэг багш нэг сайхан самтал дээр сууж ахтал болж идэв шүү дээ. Тэр улсууд тэр дотроо тоглолтоо хийгээл яах вэ ийхүүгээ өөрөө ч бас дотор нь тоглож илээс улсын аваргаар насан туршидтын улсын аваргаар. Завханд өсвөрийн улсын аврах шалгаруулах тэмцээн ерөөсө хэд хоногийн дараа болсон эдэрчүүдийн араас. Тэр тэмцээнд бол эмэгтэй 30 баг орсон баг тий. 35 баг орсон. Тэгээд том өрсөлдөөн боллоо шүү дээ. Тэгээд тэмцээний тухай нэлээд олон тоглолт хийсэн баг. Ер нь нэг тэмцээн гоё зохион байгуулалт их өндөртэй гоё болсон. Дээрээс нэмээ нутагтаа болсон. Тэгээ би ер нь хүүхэд байхдаа анх миний волейболын гарааг одоо гавьяат багш Санжаа Сүрэн багш маань анх волейболын А үсгийг зааж хийсэн. Тэгээ би нутагтаа очихдоо ер нь багшигаа туслах тасгалжуулагчаар авч очсон. Би бас энэ хүний шав шүү гэдгийг харуулахын тулд энэ хүний үргэлжлэл шүү гэдгийг би харуулахын тулд би нутагтаа багштайгаа цуг очсон. Тэгээд алт авсандаа маш их баяртай байгаа. Багшийнхаа гавьяатыг эдэрч өсвөрийн улсын аваргын алтаар милааж байгаа. Хүүхдүүдтэй бас та маш том үлгэрч харуулж байгаа гэжсэн тий. Хүнийг хүндэлж байгаагаараа эргээд хүүхдүүдтэй бас сургамж өгж байгаа. Хүүхдүүд бол хилээд байсан шүү дээ. Багштаа баярлаа. Тэгээд гавьяацгалжуулах Санжаа Сүрэн багштаа баярлаа гэд ярилцлаган дээр үл хэлж байгаа харагдчихсан. Тэг өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн дээр Нарангоо шилдэг тэгш тоглогч авсан. Өмнө эдэрчүүд дээр шилдэг тэгш тоглогч авсан. За манай үзэгчид бас зарим нь мэдгүй байж магадгүй таны охин байгаа. Маш сайн тамирчин болгож Монголын волейболын спортод маш том хөрөнгө оруулалт хийж чаджээ. Тэгэл өөрийн юмноо ч одоо тэгэл нөгөө хүүхд бахаас нь авахгүйлал зааланд ширээл явж байгаа нөгөө хүний хүүхдээ зурлаж байхад өөрийн юм тэнд нэг бөмбөг оролдол нэг ягаад нэг бөмбөг төхөөлж өгөөл ч юм уу тэгэл нэг тий анх 14 онд ч одоо манай хүүхдүүд чинь Ундрмаагийн үеийнхэн чинь өсвөрийн эдэрчүүдийн мөнгөн медаль, Супер 8-ийн мөнгөн медаль анх удаа өсвөрийн хүрэл медаль авчихсан. Тэгээ өсвөрийн улсын аварга дунд говьд болоод
тулсан 6 хүүхэдтэй нөгөө доод насны хүүхдүүд нэг хэсэг хичээллүүлээгүй бас жоохон хугацаа алдсан байдэ нөгөө хэдүүлээ том болох гээд нэг яаж яхах оронд багшийн хувьд нэг алдсан алдаа бол ер нь бас жоохон тийм цугл яаж исэн бол дор дороосоо гарахад тэгээд яг өсвөрд орсон чинь доод нас нь байдаггүй тулсан 6 хүүхэдтэй болсон замын нэгээд нөгөө өөрийнхөө 10 50 байсан юм уу да нэг 11-тэй ч байсан юм уу тэгээд нөгөөдгөө дагуулаа очсон хинти манай хоёр тоглохгүй замын байдгүй тэгээд нэг юм гуйж байгаа нөгөөдгөө оруулсан нэг орох гээд харна оруулсан чи өөр нэг давуулсан чи хоёр бөмбөг сэтг даваал нуунсан чинь нөгөө баг нь авч чаддаггүй тэгээд тэрнээс хойш их урам ороод би халаалтын нэг 5 минут хүүхдэд тест хүүхд ер нь бол заавч үнцэн тоглохоос илүү сэлгээнд сууж ийн тэр бие халаалтан дээр гарж ийн гэдэг юм л ерөөс их хүүхдийг нээж идэг. Тийм учраас л аль болохоор одоо сая би 12 хүүхэдтэй гэлдэхэд өсвөрийн улсын аврагт би 14 хүүхдээ аваад явж байгаа байхгүй юу. Үгүй яах вэ тэр 2 медаль 2 багш авсан хаваагүй миний 2 хүүхд медальтай ч бай медальгүй ч бай тэмцээн үзээд нэг нүдэн нээгдэг. Хүүхдүүд чинь гів гинтхийн нэг тэмцээнд яваал ирэхээр нэг гоё өөр болчдаг. Тийм учраас л илүү авч явахыг хичээгээл илүү л байлгахыг боддгийг шүү дээ. Хүсэл зорилго нь бас илүү нэмэгддэг байна. Тийм ерөөсөө сая бол өсвөрийн улсын аврагт явж ирсэн өсвөрийн тамирчид одоо ингээд бэлтгэл хийж байгааг нь харахаар бол шал өөр зорилготой болцсон. Тэгээ сая бас нэг гол нэг өсвөрийн улсын аврагтад яваад ирсэн чинь манай эцэг ихүүд хүү ороо шүнд бид нар чинь завхнаас явсаар гадаг чинь шүн 2 цаг болж хат баг ирсэн хгүй. Тэгсэн чинь жокей хөшөөн дээр ингээд багш ирж байгаа гэдэг нь хүүхдүүд мөтөд билжсэн. Хөө солиод модод буудаж мөнгө аяа маягтай хадагтай сүү барьцаа. Янзын гой хүлээж авсан. Би амар их баяртай баг уйлж байгаа юм чи. Ерөөсөө тэгэл бас нэг хүний сэтгэл гэдэг юм. Тэг ингээд энэ спортыг хөгжүүлэхийн тулд дэмжиж байгаа аав ээжүүд нөгөө дарга нар хамт олон энэ хил хамгаалах ерөнхий газар гэж бол том газар, том байгууллага. Тэгээд энийхээ нөмөр нойлгонд энэ ногоон мөрдөс бөөрөнгийн бөмбөг хоёр хөөсөндөө би их баярлж чаддаг юм аа. Талархах хүмүүс их байна. Талархах хүмүүс их байна. Та сая хэлсэн ярьсан зүйлсээс бас ингээд танаа багийн уур амьсгалыг бас өөрөө ч гэсэн тэмцээн дээр анзаардаг л да. Тэгээд маш ивтэй найртай нэг тийм хүсэл тэмүүлэлтэй зорилго нь нэг, хандлага нь нэг. Тэгээд энэ бүгдийг бадж байгаа хүмүүс мэдээж багшаа. Тэгээд наацхийн жишээлхэд зааландаа орж ирэх хүүхдүүд ёсолж гин. Заалнаасаа гарахдаа хогоо цэвэрлээ гарч ийн ч гэдэг юм уу тийм. Энэ хүмүүжил ёс суртахууны асуудал маш их байна. Тэнгүү та түр хэлсэн шүү дээ. Спортоор хичээлж байгаа хүүхэд болгон мундаг тамирчин болох албагүй. Энэ хүүхдүүдийг тамирчин болох сайн тоглохоос гадна сургах зөндөө олон юм байдаг. Энэ тал дээр та бас нэлээд ажилдаг баг. Тэгээд зурагтаар бас ийм мундаг засгалжуулагч орж байгаа учраас үзье гэж үзэж байгаа маш олон одоо ажлын гараагаа эхэлж байгаа залуу засгалжуулагч нар байгаа бах. Тэр залуу багш нартай хандаж та бас хэлэхгүй. Ер нь л бол хүүхдийг заавалч нэг тамирчин болгоно гэхээсээ илүүгээр за одоо нэг аав ээжтэй ч гэсэн би хэдэж штэ. За ямар ч хэсэг 3 жил дасалахгүй зөөчгөө. За би нэг дасалахгүй орохыг хичээнэ. Дээрээс нэмээд би сайн тамирчин болгоно одоо нэг төв дэлхийн Азийн аврагт маврагч гэж бол худлаа яриад яах вэ? Нэг зөв хүмүүжлэлтэй айдын охин, зөв хүмүүжлэлтэй айлын эхнэр том болол айлын эхнэр болно штэ. За тэгээд нэг хүмүүжлэлтэй охин байлгаж л чаднаа. Тэгээд чадхан дээшээ явна чадахгүй. Тэгээд тодорхой хэмжээнд явж байгаа нөгөө дургуулхаал гарын зарим нь цаашаага байгуулгын янз бүрийн юм тоглодог таны өмнө л болж шүү дээ. Тэгээд одоо бол бүр жоохноос нь авахгүйл миний хүүхдүүд орж ирэхдээ зааланд бэлдэлдэг байх хэвээр. Гарахтаа заалнаас мэдлээд гардаг байх хэвээр. Таньсан ч таниагүй ч хүний урдаас хараад нүднээс нэг урдаас сайхан эцгэн харж байгаад миний хүүхдүүд мэдлждэг вэ. Тэгэхэд хүн гэдэг юм ерөөсөө л мэдлэгээс ахгуулаад хүнтэй харьцахаас ахгуулаад юм эхэлдэг юм а гэдгийг их заадаг шүү дээ. Ер нь хилдэг. Нэг хүн сайн лидер тамирчин байхаасаа илүү одоо баг тоглолоо гэхэд одоо манай хүүхдүүд муу баг тоглосон ч гэсэн хүн загнаад байхгүй. Чи сайныхаа хэрээр тэр хүнийг одоо энэ болвол дуртай болгохыг л хичээ. Тэрэн шиг болох юмсан гэдэг хүсэл мөрөөдлийг төрүүлж байг л гэдгийг л их захиддаг шин. Тэгэл одоо тэр одоо нэг шал юун дээр хэдүүн нөгөө юу ягаад яжсэн чи зургийг авсан юм уу тавьсан байлээ би тэгээд одоо нэг амар реклам гадаагаа ч юм шиг байсан болоо гэж одоо бас санаад байсан. Тэгээ нөгөө нэг хооштуулаад байгааноос нөгөө янз бүрийн хүүхдүүдийн хач гэсэн юм нэг бүр багш хүн их хүний хувьд нэг хил ам янз бүрийн болчихгүй гэдгээс их хайд. Саяын сүүлийн пенал дээр ч юм бол гэхэд Мундрамагийн мөр ивгүй тэгээ нарангаа хөлөө гიშгцэн ингээд бол манайх бол үнийг хэлэхэд тоглолт бас жоохон гараагүй тийм л. Тэгээ нөгөө ганц одоо бас нэг би ганцаараа нэг мундаг сайндаач биш энэ баг ингээ яваад байгаа юм бол биш. Энэ хамт олонны туслалцаа дэмжлэг дээрээс нь надад тусалж байгаа багш нар маш их олон. Одоо инкватор гээд
манай хүчний бэлтгэл ордог багш байна. Дээрээс нь миний туслах мундаг багш би туслах болсон. Нөгөө муу хүний заяа завгт хичээд би баяр сайхан багштайгаа ингээд хамтарч байгаадаа маш их баяртай байгаа. Тэгээд одоо бол ингээд хүнгээ чимчин нөгөө нас явна өчрөөд ирэхээ алдаад чинь зэрэг одоо би нөгөө том хүүхдүүдтэй нэг хүсрээл нэг 20 бөмбөг довтлогоо илгээл юм өчүүл мөр янгинаад унана. Тэгэхээр чи эрэгтэй багштай байхаар хамаагүй дээ. Миний хүү энийг хийлгээд тэрийг хийлгээд за одоо чи юу хийлгмээр байна гэл тийм юм дээр маш их зөвлөөд багш баяр сайхан багштайгаа их яадаг. Тэгээ одоо ер нь шинэ дасгалжуулагч нартайгаа зөвлөхөд сайн тамирчидтайгаа багш нар нь зууралдаад одоо нэг мууч гэдэг юм одоо нэг пас авч чадахгүй байгаа ч гэдэг юм анхчтныхаа хүүхдүүдээр оролдохдоо ер нь их дургу дурамчхан одоо тийм байдаг болохоор ерөөсөө сайн муу гэж хүүхдийг голж болохгүй. Өнөөдөр чи сайн байсан ч нөгөөдг нь муу байхад нэг өдрийн дараа ч гэдэг юм нэг жилийн дараа адилхан болчдөг. Тийм учраас л тэр хүүхдийн урмыг хугалахгүй байхын тулд багш хүн жигд харьцаж жигд яах ёстой шүү гэдгийг л залуу багш нартаа сайн хэлье да. Захимаарай. Тий, таныг би тэгээд тэмцээн уралдаан дээр анзаарж байхад ер нь яг саний хилдэгчлэн нэг тийм хүүхдүүдийнхаа ур чадвар тоглолт гэхээсээ илүүтэй сэтгэл зүй ухаантай толгойтой нь илүү их ярьдаг хайрцдаг юм лээ. Тэгээд анзаарж байхад хүүхэд загнахгүй. Одоо ч ер нь бас орчин үед юм болчиход байна л да. Хуучин бол хүүхдүүдийг загнаа чангараараа явуулдаг бол одоо сайн тоглолдог ч гэдэг юм тийм арга барил байсан тий. Гэхдээ ер нь арга барил. Дахан ганцхан би нэг тийм амар ингээл аргадаал хөө харахаар яхад тэнийг бол муу санаатай хүн байх л да. Одоо бол гэтээ хүүхд урам өгж сайн тоглодог болчиход байна л да. Яаж ч яг намайг тэгж харсан ба. Би бол ерөнхийдөө яг манай тэр баргадын генерал тавгсрангу эзэн ч гэсэн ер нь бол хүн загнуулах их дурггүй. Ерөөсөө л тийм хүүхд ахаас тэгээ нэг давуулчаал над руу ингээл харах юм бол чи энэ хүүхдүүдийг загнадаг юм уу? Хялам гэж чамраа тэгээд ахаа гэл тэгдэг байхгүй. Тэгээ би тэр хүнээс ч гэсэн бас ингээл заримдаа бод байхаараа эмээгээд бас тэгэхгүй шүү дээ. Ер нь бол хүүхдүүдийг нөгөө нэг загнахаар тэр хүүхд төдий чинь нэг талбай таргаар тоглолтоо үзүүлж чадахгүй. Тийм учраас аль болохоор аргадна. Тэгээд тухайн хүүхд янз. Чамайг би аргадаж тоглуулна. Энийг би бас болохоо хэмжээгээр нь жоохон хурцтай загнаад өгнө. Тэгээд сая өсвөрийн улсын арууд дээр би 18-22 болж байгаа байхгүй. Тэгэл айлч тайм авч таарсан. Тэгээ би хүүхдүүдээ бөөгнүүлээд гадаа бөмбөг онцлаа барьчлаа гэл. Нөгөө багш хүн чинь тухайн үедээ стресстэй шүүгч мөгчтэй ингээд нэг эргэл харч миний 18-22 болсон бидгийг ийх хүүхд за болохгүй штэ гэж бодвол газ ирээд хүүхдүүдээ янгоо за одоо миний хүүхдэд тоглолт эхэлж байгаа шүү. Одоо л явна шүү миний хүүхдэд. Одоо явахгүй хизээ явах юм гэл. Октод аргадаал гарч байгаа байхгүй. Аргадаал 6 хүүхдийн чинь 5-ыг би төрүүлээ гаргачихж байгаа. Өөрийнхөө сугалж авангуудаа араас нь 2 зогч өгөнгүүтээ одоо чи нэг хурдан яваад өгөөч алигдахын яваад өгөөч гэл өөрийнхөө араас нь зогч байгаа. Тэгэнгүүт нарангуй нэг ингэж нэг эргэж харснаа за одоо миний ээж бас нэг өгөөж чинь гэж бодсноо за одоо яах хэвээр мүү гэдэг. Тэгээ дараа нь хоцсны дараа миний хүү юу гэж бодсон гэдэг. Таны царайг харчаад би за одоо л явах хэвээр шүү. Одоо л тэмдэлт тоглолт эхэлж шүү гэж бодсон шүү дээ. Тэгээд хоцсныхаа дараа нэг пар аваалахаар манайх мултархааргүй болчихоор би явах гэж байна. Тийм юм. Тэгээ нэг дандаа аргалах биш. Тэгээд нодлонгийн өсвөр дээр ч гэсэн багш өөрөө бухимдаал гэ нөгөө камераас нь нуугдаал нэг нуруур нэг сайхан цогч аваад тэгэнгүүт нүдэнд нь нулимс илгэнэ гэдэг тэр талбай дээр нулимс нь зилгэсэн хүн ямар юма тоглолтгийг уналтгий гэдэг. Тэгээд унчаавасаа тэр нөгөө чи сатаарсан багш. Тэгэнгүүт нь аргадаа оруулчихж байгаа. Тэгээд ороод ирэнгүүт юу 13 7-оос уг нь хинтийтэй хожигдож явсан багш. Тэгээд адил 13 хүртэл ингээд хүүхдийн тоглолт орох жишээ нэ. Тухайн хүүхдийг л яавал би энэ тоглолтод сэргээх үү гэдгийг л арга бариад байхаас биш загнаснараа бухимдснараа нэгэнд өнгөрцөн юмыг загнаад явах юм. Тэрний дараагийн арга хэмжээг авах уу гэдгийг л бодов штэ юм билээ. Ер нь өнгөрцөн юмыг яриад бол хэрэггүй штэ тий. Тэгээд таныг бас ингээд ярьж байхдаа сурхаар юмнууд бас маш олон дасгалжуулагч нарт байсан баг. Тэгээ хүүхдүүдтэй багаас нь ажилд гэж л таны давуу тал байгаа юм болоо тий. Тэр хүүхэд ямар үед яадгүй одоо яах вэ гэдэг бүх юмыг угаасаа багаас нь ажиллаа мэдсэн байдаг. Тэгээд хүүхэд загнахаар би бас ингэдэг юм болоо гэж бодод юм. Манай багш нар бол бас зарим нь бас ер нь бүхэл спортын төрлүүд дээр тий загнаж байгаа үед бол хүүхдүүдийн нөгөө нэг сэтгэх, бодох ингээд хөгжих чадвар нэг хязгаарлагдаад өөрийнхоороо сэтгэж чадахгүй нэг ийм байдлаа ажиглагддаг. Тийм бие барайл улам юу нөгөөдгийг баг чүтэйтэй сэтиг давуулах гэж бодно шүү дээ. Тэрийг загнаад ямар хэрэг байх вэ? Нэгэн талдсан юмыг одоо юу явах вэ? Дараагийн юм дээр яах вэ? За одоо хоорондоо ярилц. За одоо дугур. За одоо ингээрэй гэд ер нь болж өгвөл би багийнх нь ахлагч нараар нь ихчийн дүүнэрээр нь гэл өдөрдүүлэх бодолтой. Тэгээд ер нь одоо тэгэл манай охин чинь сая л нэг өсвөр дээр багийн ахлагч хийж штэ. Тэгээд эдэрчүүд, залуучууд янз бүрийн юм дээр гэхэр бол ананранд өдөртөн. Тэгээд манай гэр одоо гэрт байлаа гэхэд бол
байрлаа гэхэд гадуур дотор явах биш болцоо боломж байхгүй юм чи манай гэртэл 3 өрөө байран тэр том өрөөнд хүүхдийн өрөө 2 тал бужигналдаад ороо наарлал цацгаацсан тэгэл унтцгааж итгэл байдаг юм чинь хоол ундан тэгэл бэлэн тэгэл янгууд зэрэгэл багшаа манай ээжээ манай багийнхаа хончийг нэ тэхүү мэхүү гэл тэгэхээр чи юу юм багийн ахлагч юм уу гэж загинчдаг байхгүй нөгөө хүүхд байхаас нь баг байхаас нь тэгэл загинчгаар зэрэгэл багийн ахлагч нь ярахаар би зөвшөөрчдөг. Тэгээд юм дээр ихээр гол юм нь би охиноо бас нөгөө нэг ээж багшийн өгч гэдэг юм уу нөгөө нэг төрөмгий болчихгүй бусдад би бас нэг одоо гатуурхдаг очихгүй гэдэг үндсээр би ер нь хүүхдийнхээ талд зээл харж үздэг адилхан харцдаг адилхан нөгөөдөгтэй хараавал хараан загнуул загнана адилхан л харцдаг харин ч тэрийг бүр илүү загнана. Манай нэг говь сөмбөрийн баярмаа гэдэг нөгөө багш байдаг шүү дээ. Би ерөөсөө сонсоогүй дэс нэг өдөрс нэг говь сөмбөрт нөгөө тэмцээн басан чинь тэмцээн болоод нөгөө хожигдоод ирсэн чинь би бөөгнүүлэл таймаа аваад юмаа ярьчаад дараа нь нэгүүлгүүтээр бас л нөгөө өөрийнхөө л нэг юм үлдээж байгаа л нэг юм бас цогцолол гарна шүү дээ гэсэн чинь та нар алдахын алдаал би загнуулахын загнуулаад ахаад авчихсан дими шүү гэсэн. Тэгээ баярмаа надад хэлээд тэгээ нарангаа тэгээд ийдээ шүү дээ. Үгүй хүний хүүхдэд гар хүрдгүү одоо хүний шавнарт ер нь бас ингээд илүү дутуу нөгөө нэг юм яриад гомдоочихгүй гэдэг тал дээр их хэмзгэлдэг. Одоо манайхаас ч гаднаас наруух байна, сосор уран байна гэд. Одоо баяр сайхны номын эрдэнэ гэд ингээд манайхаас гаднаас ч одоо нэг 3 тамирчин байгаа шүү дээ. Одоо би наруух соосоо хэдрэгээ хизээж би хүний шав одоо нурнаа багшийн шав энэ баяр сайхны шав гэж би хизээж үзэж үзээгүй. Энэ нэгэнтэл миний багт ороод ирсэн. Эхнээс нь ахгуулаад би наруухтаа адилхан л өөрийнхөө шав шиг адилхан яаж одоо өршөө бүр илүү л үзнү гэхээс биш. Өөрийнхөө бол тэртээ дэргүүн ялхаас нь авсан юм чинь өс мэд чинь хүний хүүхд гомдоочихгүй гэдэг дээр би их эмзгэлдэг. Эдээ хэрэггүй юм ярьчихгүй, гомдоочихгүй. За баярлалаа. Тэгээд бидний ярилцах цаг дуусч байна. Тэгээд удахгүй үндэсний дээд лигийн тэмцээн эхлэх гэж байгаа. Тэгээд Хилчин клубын баг тамирчидаа болон танд тэмцээнд өндөр амжилт хүсье. За баярлалаа. Тэгээ намайг тусалж дэмждэг хамт олон найз нөхөд, багш нар, эцэг эхчүүдтэй та нартаа маш их баярлж авдаг шүү гэж дидэгцээр хийж дамжуулъя да. За үзэгчид та бүхэндээ бид спортын онцлог зочин нэвтрүүлгээр спортын мастер Хилчин клубын тасгалжуулагч Дэлгэрмаа багштай ярилцаж байсан сонирхолтой олон сэдвүүдийг ярьлаа. Тэгээд тасгалжуулагч нарын хувьд волейбол спорт хичээлж байгаа хүүхдүүдийн хувьд сургамжтай бас мэдвэжтэй олон зүйлсийг ярилцсан баха. Танд баярлалаа. Ингээд дараагийн дугаараар уулзцгаая. Баяртай үзэгчтэй.